Дэлхийн Монголын Дэмжээл радио 88.3 дэлгэн дээр сүгэт харуулсан сонсож байгаа эрхэм танд өдрийн мэндийг хүргэе. Улаанбаатар хотод 15 цаг 12 минут. Радион 3 дахь студиэс хөтлөгч Анжгаа хөтлөгч цэцэг найруулагч Баяранар элдвэрч би нэвтрүүлгийн хамт өргөнэ. Өдрийн мэнд хаа. За өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар 1 тэрбум хүртэлх бизнесийн зээлийг нэг өдөр шийдвэрлэнэ гэсэн уриатаагаар Хошрон Рамз банк бус санхүүгийн байгууллага хамтран ажиллана. За мөн эрүүл хүнсээр дэлхийг дайлна гэсэн уриатаагаар Хушхан брэнд хамтран ажиллана. За өнөөдөр бол мегмар гарагт бид нар манай гэр гэдэг сайхан сэдвийн хүрээнд ярилцдаг байгаа. За өнөөдрийн сэдв бол өнгөрсөн 7 хоногт хэдүүлээ шинэ байранд орохдоо юугаа орхисон бэ гэж ярьсан бол энэ удаад бол шинэ байранд орохдоо юугаа аваад явсан бэ? Яг ямар зүйлийг аваад явсан бэ? Яагаад тэр зүйлүүдийг ингээд нөгөө нэг зайлшгүй авч явах ёстой гэж үзэж байгаа юм бэ? Тэ энэ талаар шипигээ хуваалцснаа. За та ерөөсөө цөөхөн үед юм л авч явна гэсэн чинь юу авч явна гэлээ? За одоо нэг актер шүтлэггүй байж бас нэг юм нэг бурхны хэсэгтэй л дээ аавын талигач аавын маань хөрөг мөрөг ингээ байж идэг. За тэр хэсгээ ямар ч байсан аваад нөхөөсөөр арахгүй болох байх. Ямар ч байсан. За дээр нь нэг хэдэн номнууд байдаг юм аа. За номнуудаа бол бас орхиж болохгүй баха. Номнуудаа бол номын сангаа бол зайлшгүй аваад нүүх болов гэж бодож байна. За өөрчнөх ингээд нэг за тэрийг л заавал авч явандаа гэсэн юм ёстой байхгүй тий. Зөө. Тэг минийх бол ер нь тэгсгээл за тэгээд нөгөө нэг алдарт зорин авчирсан нөгөө нэг матрасаа аваад нүүн. Матрас тэр хоёроо бол аваад нүүхээс өөр арга байхгүй. Тэр бол одоо үнэтэй цайтай. Тий зөвхөн шинэ байрандаа зориулж бараг авчирсан цуглуулсан юмнуудын маань нэг штэ тий. За миний хувьд болохоор хамгийн түрүүнд нэг халтар хідэн номнуудаа чирэх байх. За нэг 300-аад орчим ном бийд юм бэлээ. Тэднийг чинь үлэх гэж бас нэг хөөрх юм болт юм бэлээ. За номнуудаа нэгдүгээр авчна, хоёрдугаарт галтгооны хэсгнүүдээс яг нөгөө өөртөө хамаарах аяг шаазангаа авч явна. Одоо чи ээж мэжтэй харьцуулсан юу хатсан байгаа штэ. Холилдсон байгаа штэ. Тэгээд хүнд надад нөгөө бэлгэн дүүж мөсөн баха аяг тавнууд байгаа, аяг тавны комнууд байгаа. Тэднийг ээжийнхаас тусдаа авч явна. Аяг шаазангаа бол аваа явах юм байна уу? Яаж ч аваа явах юм байна. Бас нэг зүйл байгаа юм байна. Миний авч явах хэрэгтэй юм. Компьютер авч явна. Компьютер ч одоо миний бөө архив илдэ бусан юм байж байгаа. Тийм байна. Компьютер авч явах юм байна. За ахаад нэг зүйлийг зайлшгүй авч явах нь бас ингээд нэмэгдээд байх юм байна. Тууч юм аа. За мэдээч нэг хэдэн хувцснуудаа авах л байлгүй те. Тэгээд камера авна. Тийм, камера бол бас арайч бас хайж чадчих. Донгорж болохгүй тэгэхгүй. Тийм л юм байна. Тийм миний хувьд бол бас л ялгаагүй зүгээр том рүүнээсээ бол би нэг юугаа авах юм бэлээ. Номнууд авах юм бэлээ. Галтгооноосоо өөрийнхөө нэг хідэн зөвхөн өөртөө харьяалагдах нэг гой дурсамж урсамжтай аяг маягнууд байдаг ч тий хүмүүсийн өгч мөхсөн. Тэднийг аавна. За тэгээл өөр нэг аваад авах юм байхгүй. За ойр зургийн нэг жоохон хувцснууд аав. Би ч угаасаа хувцас зөвхөнтэй. Тэгээл болж байгаа шиг байна шүү дээ. За ноутбук бол угаасаа зөвхөнтэйг аваа явчихна. Өөр нэрээ нэг зүйл байгаа юм байна. Та надаас их авч явах хэрэгтэй юм шүү. Ийм цогцолгоо авч явна. За би ч нэг баахан Стамбултай штэ. Тийм штэ нэрээ. Тэднийг авч явахгүй бол ёстой болохгүй. Гэхдээ яг би шинэ байранд орох юм бол тэднийг зэгцлэе гэж бодоод байгаа. Юун дээр биш. Хөрөгчн дээр наадгаараа бишээр ийм хөөрхөн юу хийлгчт юм байлээ. Самбар шиг юм хийлгээд тэгээд одоо юу гэдэг нэг зөвхөн халбагнууд тануудыг нэг болгоод ч гэдэг юм уу те. Тэгээ ингээд англиад гоё болгох юм байлээ л дээ. Зөвхөн одоо жишээл загстай гэдэг чинь л дээ түм юм байгаа ш. Далайн ингээд янз юмтэй гэдэг ч юм уу. Тэгээд тэгэж гоё англид юм байлээ л дээ. Тэгээд тэр Стамбулуудаа нэг авч явж англиад гоё одоо галтгооныхоо ч юм уу. Нэг бол ажлынхаа өрөөний хананд ингээд бүр юм юу шиг жаазлаад ингээд гоё тавьчихна гэж бодож байгаа. Тий. За битүүрийн хувьд бол нэг иймэрхүү юмнуудаа л авч явах хүмүүс юм байна. Манайхан комментэр өчээрээ юуг зайлшгүй авч явах ёстой вэ? За хаяхан юмудаа бол хэдүүлээ ярьсан шүү дээ, тийм ээ? Тийм. Тэгээд хамгийн гол нь те энэ зүйлийг яагаад авч явах болоод байгаа юм? Тэ одоо эн чинь нэг шалтгаан байгаа шүү дээ. Одоо жишээл би бол цуглуулга хийж чадахгүй шүү дээ. Цуглуулга бол одоо миний хувьд ингээд айгүй үнэт зүйл байгаа учраас тэрийг хаяхгүй байх жишээтэй. За номнууд бол ойлгомжтой те одоо номыг бид нар ч бас нэг гэт нэг үнцэнтэй үздэг хүмүүсийн номоо аваа явна гэж байгаа. За нэг бурхны хэсэг мэсгч нь бол бас нэг тийм шүү дээ. Тийм шүү дээ. Тийм яг тэр чинь ариун төгшин зүйл. Тийм. За тэгээд шинээр байранд орсны дараагаар нөгөө зүйл маань ингээд шин зүйлүүдэд ингээд нэг
голөгддөг штэ. За номч яриа гологдчихгүй хэлгүй тий. Голөгддөг юм байлээ. Бас л голөгддөг юм байлээ. Би тэгээд зүгээр яг хуу хэрв шинэ байранд орох юм бол тийм нүүр мөртэй гоё сервант аваад. Тийм штэ. Нүүртэй сервантанд хийчих юм бол тэгээд дарагдчих штэ. Ааха. Тийм далдрагчихна гэж бодож байгаа. Тэгж хийндэ гэсэн бодолтой байгаа. Тэгээд одоо өөр бусад шин зүйлстэй ингээд гологдоод байвал одоо яаж аргалах юм байгаа юм те. За тийм штампрыг бол аргалчихна. Тэгэхээр бусад нэг актер тэхгүй баг. За компьютер бол би яг өөрийнхөө ажлын ширээ болгоод тэнцэнэ нэг жижигхэн юм болгоод тавьчих учраас нэг актер. Тэгтэл таныг бид нар бас дээр үеих штэ. Тэр үеих л та. Тэгтэл одоо яах вэ тэгээд яг өндөд үзмээр. Бараг цагаан нэг юм л байгаа л та. Тэгээ яг хуу миний хэрэгцээг хангаад байгаа болохоор нэг яг ингээд нэг шууд соличиж гэж бодохгүй л байгаа даа. Би байранд оронгуудаа унтлахныхоор нэг ханыг тэр чигээр номын тавируулах гэж байгаа шүү дээ. Бүр тэр чигээр нь ханаар нь. Тэгээ одоо юу би чи 2 жилийн өмнө номнуудаа хайрцаг тэгээд юу краш тавьж тавьчихсан байхгүй юу. Тэгэхэд нэг 300 гаруй ном байсан. Одоо тэгээд дахиад нэг нилээд ном нэмэгдсэн гэдэг чинь нилээ олон болчихж байгаа. Тэгэхээр угаасаа нөгөө нэг юм тавиар хэлэхээр даахгүй махгүй гэж үзсэн учраас ханаа тэр чигээр нь юу болгож байгаа. Фолк болгож байгаа юм тий. Тэгээд урдны жижигхэн хөөрхөн декор хийчин дээ. Би яаж номоо цөөлөд байдгийг гэхээр би нөгөө нэг Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сум чинь манай төрсөн нутаг шүү дээ. Тэгээд сумынхаа яг нийтийн номын сангийн аавынхаа нэрмжид болгоцсон. Тэгээд тэр номын сангийн одоо номын баяжилтанд нь би хувь нэмрээ оруулна гэдэг. Энчнээс ингээл явах болгондоо хүмүүс чинь нэг жигэр боо ачаал явдаг шүү дээ. Би ч нэг баахан ном ачаал явдаг шүү дээ. Тэгэл Эрдэнэ цагаан явах болохоор нэг ном очиол тэгээд нөгөө нэг яг л миний ингээд нөгөө нэг надад ингээ айгу дурсамжтай номнууд байгаа шүү дээ. Хүмүүс гарын үсг мүсгээ зураад өгсөн. Тэр номнууд биш бол ер нь бүр үлдсэн бүх номнууд тэгэл нэг жилийн дотор Эрдэнэ цагаан руу зөөгдөд ингээд надад тэгж их ном хоримтлагдаад идэхгүй байхгүй юу. Тийм учраас ном бол бас гайг байгаад байгаа. Зүг. Одоо тэгээд нөгөө нэг ажил дээр гоё номын сантай болцсон учраас заавал нэг ингээд өөр дээрээ ном авах биш. Ажил дээр үрж ирээд нөгөө энэ номнуудаас уншаад энэ чинь номынхоо хэрэгцээг бас хангачаад байна л да. Тийм. Манайх ч бүр үнэхээр гоё номын юутай болсон шүү. Тийм шүү. За тэгэхээр та шинээр байранд орсны дараа тухайн зүйл ингээд гологдчоод байвал тэрийг яг яаж шийдэж байгаагаар яриа. Одоо жишээлбэл би номнуудаа бол тэг шийдэж чинь гэдэг ч юм уу. Анжгаах бол одоо нэг ширээн юуныхаа унтлагынхоор нэг аль бууланд те нэг хөөрхөн тавих гэж гэдэг ч юм уу. Энэ талаар ярилцъя. Ямар шалтгаанаар та энэ зүйлсийг яг орхихгүй авч явж байгаа. За шинээр байранд орсны дараа тухайн зүйлтэй нь одоо бусад эн чинь нөөцтэй асуулт шүү дээ. За гэх мэт юм. Ер нь бол ийм заяа. Яг одоо нөгөө хүмүүсийн дуршлага айгуу чухал байгаа байхгүй юу? За би нэг ийм юм чирээд ирсэн чи ястаа гологдсон. Тэгээд одоо би ингээд аргалсан штэ гэдэг те. Ингээд нөгөөдөлтэй ингээд адилхан дуу болгосон ч гэдэг юм уу, өнгөлд чимгэлсэн ч гэдэг юм уу, нэг бол хавц хүрээгийн сольсон ч гэдэг юм уу те. Нүүр амыг нь янзалсан ч гэдэг юм уу ингээд тэр талаараа бас ярилцъя тийм ээ. Тэгээд тэрчээстэй гоё ш би болох байх. За Улаанбаатар хотод 15 цаг 20 минут тосон байна. Бид тэр хамтран ажиллагчаа танилцуулчаа. Тэгээ эфир хугацаа нэнэ. Эфир хугацаа нэхэр та бүхэн холбогдож орж ирээд энэ талаар ах шипигээ хоорондоо хуваалцсан гэсэн үг. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар 1 тэрбум хүртэлх бизнесийн зээлийг нэг өдөр шийдвэрлэнэ гэсэн үрэтэйгээр Очир Ундраа ОМЗ банк бус санхүүгийн байгууллага хамтран ажиллаж байна. Өдөрт нь шийддэг 1 тэрбумын зээл мэдгэнгүүд бүр ингээд инээ төрөд байгаа. Санаанд багтахгүй. Ерөөсөө бидний үед чинь тэгэд 1 тэрбум гэдэг чинь өөр амар тоо байсан. Энэ 1 тэрбумыг ингээд зээл болгоод авна гэвэл хүн бараг айдаг байсан. Тийм шүү дээ. Одоо тэгвэл энэ бол ингээд өдөртмийн хэрэгцээ болжээ. Таны бизнесийн санхүүгийн хэрэгцээнд тулгарсан 1 тэрбум төгрөг хүртэлх бизнесийн зээлийг нэг өдөрт шийдвэрлэнэ. Ганцхан өдрийн дотор шийдвэрлэнэ. Бизнес цаг хугацаа бол маш чухал. Тийм учраас та олон удаа яваал ингээл тийм чичиг баримт тавиад тэр ийм чичиг баримт тавиад тэр тэнд ч гарын үсэг зуруулаад тэр энэчнээс ч лавлгаа аваад тэр гээд ингээд хамтлаад байхгүй нэг өдрийн дотор таны асуудлыг шийднэ гэдэг бол бизнес эрхэлдэг хүмүүсийн хувьд бол үнэхээр сайхан боломж юм аа. Тийм шүү дээ. Тэгээ бизнес эрхэлж байгаа хүмүүсийн хувьд бол цаг бол баг мөнгнөөс ч илүү үнцэнтэй зүйл болсон байдаг шүү дээ. Одоо 1 тэрбумын зээл гэдэг чинь бага мөнгө ш. За тэгээд энийг шийдвэрлэхийн тулд 7 хоног 10 хоног банкар явлаа. Өөрийнхөө жижигхэн бизнесийг хаалаа. Тэр хугацаанд чинь мөнгө нь орлого нь зөндөө олон зүйлийг алдчихийдэг тийм ээ. Би ч одоо сая нэг жил яг ингээд бизнесээ хөөгөөд явлаа шүү дээ.
24 цаг багтаал байдаг гэсэн шүү яг үнэ. Харин тийм яг тэгнэ. Тий. За тэгэхээр Очир өндөр АМЗ банк бус санхүүгийн байгууллагууд бол 2008 оноос хойш 17 жилийн турш ямар ч тасралтгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгчид болон харилцагч нартай хурдан, уян хатан, найдвартай санхүүгийн зээлийг олгож байгаа юм туршлагатай байгууллага. За тэгээд энэ зээлийн хувьд болохоор уян хатан иргэн төлөлттэй гэж байгаа маа. Энэ бол үнэхээр баг эд шидийнч гэж хэлж болмоор зүйл шүү дээ, тийм ээ. Ер нь бол юу яадаг хатуухан хэлэхэд бол зарим газрууд бол угаасаа та зээлээ төлснүү төлөхгүй хугацаач гитэрчлээ, нэг өдөр гитэрчлээ, хоёр өдөр гитэрчлээ гэдэг. Харьцаа тавьсан зүйлийг чинь зариудаа дээрээ тулчдаг шүү дээ. Гэтэл яг үүндээ зарим бизнесүүд бол улирлын чанартай байдаг шүү дээ. Одоо зуны улирал жишээлбэл гарч ирдэг гэдэг ч юм уу. Энэ тохиолдолд за би зуны улиралд өөртөө зохицуулаад би ингэж төлөё. За өвлийн улиралд нэг жоохон орлого багтай байдаг учраас ингэж төлөё гэдэг юм уян хатан нөхцөлийг танд Очир өндөр АМЗ банк санхүүгийн байгууллага санал болгож байна. За та бүхэн зээлийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 75 18 18 75 75 18 18 гэсэн утсаар холбогдорой. Мөн OMZ гэд цэг MN гэдэг сайт руу орж илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Хэрв Facebook дээрээ сайх гэж байгаа бол Очир ундраа OMZ гэд юугаар нь латинаар салгалгүй өчгөд бол гараад ирнэ. Та энэ хүү 1 тэрбум төгрөгийн зээлийг 17 жилийн түүхтэй Очир ундраа ОМЗ банк бус санхүүгийн байгууллагын бүх салбараас авах болцоод шүү. За баярлалаа. 1 тэрбум хүртэлх бизнесийн зээлийг нэг өдөрт шийдвэрлэх Очир өндөр АМЗ банк бус санхүүгийн байгууллага хамтран ажиллаа. Баярлалаа. За ингээд 77 38 83 нэгцээ. Салжглаа. 77 88 30 77 38 83. Балчин нэм оюун цэцэг хуучин зүйл гологдно гэхдээ гологдохгүй зүйлс байна. Бурхан, тавилга, альбом, ном, зарим аяг тав гэх мэтчлэг гинэ. Зарим зүйлс бол ингээд цаг хугацаа өнгөрхийн хэрээр үн цэнтэй болоод идэг тий. Зарим зүйлүүд бол цаг хугацаа өнгөрхийн хэрээр нэг уйларч баларх гад идэг тохиол бий. Тэгэлгүй яах вэ? За 27-8 өдрийн мэнд. Байна сайн байна. Сайн байна уу? За өдрийн мэнд. За өдрийн мэнд. За хоёрыг хэлдэг санаа бол зөвлөлтөө би манайх нэг 4-5 удаа нүсье. За тэгээ ингээд яг ихтэл нэг хамгийн ихний байрд би чинь бас нөгөө дээл мэйл үлдээл тэгэл авчихсан чи очиж шүүхийн тавилга авах боломжгүй аваад чинь хуучин тавилга аваад очиход бол бас лээрээ би нэрээ ямар гэж амьдарч ирсэн юм бэ. За бүртгийсэн зал проблемнууд байдаг юм байна лээ. Тэгээд намайг хүүхэд байгаад байсан нөгөө нэг тэр Орсын тавилгууд гэдэг байсан шүү. Тэд нар бол илт гологдож байна уу? Илт гологддог юм билээ. За тэгээд хөө үедээ яах вэ? Шинэ байранд орсон гэдэг айл амтнд хэлж мэлэхгүй ажрал угаасаа ч ажил ихтайхан байсан үе. Тэгээд гэс сарын дотор л бараг дахиж өөр энэ дизээ тавиулаа бараг бүгдийн солиод дуусгасан. Аваач бараг их юм гарга хайдаг юм байна лээ. Авч очиод ч угаасаа гологдоод байгаа учраас хайчдаг юм байна гэж юу? Тийм юм байна лээ. Ер нь бол анхнаасаа бараг авч очиагүй би ямар болох юм байна лээ. За сүүлийн үдл. Сүүлийн үдл гэсэн үү? Сүүлийн үдл хийцэн үү? Сүүлийн үдл саяхан одоо нөхтрүү нүсээ. Тэгэхэд бол бас одоо нэг сүүлийн нүүдлүүд их ойрхон нүсэн учраас нэг хиг юмнууданд ажгүй солилцсон байсан. Шинээрээ байгаа. Тэг ингээд бүх юмнуудаа аваад гал боломт гээд плейтгээл авч очсон тоо. Бас нэг сүүлийн байрнууд чинь нэг байрнаас нөгөө байр руу авч очиод анхнаасаа байрандаа зориулаад метр хэмжээг нь аваад хийсэн юм чинь. Тийм таардаг юм байна лээ. Одоо жишээлбэл галтгооны тавилга мавилга чинь бол ягаад ч таарддаг юм бэлээ шүү дээ. Ягаад ч таахгүй. 5 см зөрчигдөл нэг онгоос нь цай үлдээд идэг нэг бол багтахгүй тий. Тэгээ хатагчны зай бол нэг төл юм бол багтахгүй биш. За. Одоо ингээ зөндөө олон нөхөд та за би энийг л өстой хайхгүй удаан авч явсан да гэдэг зүйл нь одоо галтгооны тэр нөгөө гал голомтол болж таарв уу? Гал боломт байна. Бурхны одоо сайхан бурхан тагсууд маань байна. За 1 2 уран зураг байна. Тийм шүү дээ. Нөгөө ер нь бол Европт бол үнэн өсдөг тавилга, үнэн ундаг тавилга гэж байдаг. Уран зураг бол үнэн өсдөг тавилга. Мэдээж. Миний мөдийн Стамбул чи үн бас нэмэгдээл байгаа шүү дээ. Тэгэлгүй яг би цаашиг бас нөгөө гоё хонх зургуулъя. За. Тэгээд сэжгэс тий. Ийм зүйл. Тэ. Яа нөгөө юм. Тийм ба. Янз нөгөө уус болгоны хотын хонхнууд байдаг шүү дээ. Тий, хотын хонхнууд байдаг шүү дээ. Лаган тий. Гоё. Тэгээд
Таних одоо тэгээ нүүхтэй тэр нөгөө хонхнууд аваад явъя гэхээр хэр их нүсэр байх вэ? Хонхч өөр амар цай баг эзэлдэг. Нөгөө жижигхэн одоо нэг сервис бюрог цоох юм бол 1-2 дүүрэн томхон шиг байх юм бол нэг ганц дүүрчин. Тэгэл нэг их цай эзлэхгүй гайгүй нэг. Сонин монин нэг бүрчлэн боогоод зөөдгөө. Тэгэхээр юм блэ. Хамгийн ихэнд нэг зөөсөн ч мискээс авчихсан нэг болор авах байсан. Тэр бүр юу ч болчихсон. Тэгээд гол нь ингээд нөгөө нэг бөндөн зэрэгцүүлээд оруулчлаар бие бинийгээ ядаж зураад идэг байхгүй. Тэгээд мохоо олгочод идэг. Тийм учраас нэг бүрчлийн цаасанд бодогдоо ер нь бол. Ястаа таны зөв юм лээ. Би ч тэгээд нэг хүн үч муутай тэгээд байгаа хүмүүсээ дайчсан гол хүн болгон гарт харсан юм арл юм хийж байгаа юм. Тэгээд нөгөө тухайн хохротыг тийш өөрөө хийж таарч тэгээд яалтчгүй нэг нь бол байхгүй болоод ирдэг байл. Тэг. За. Хайрсан баярлалаа. Би өөрөө баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. Тэр хонх хэвээр харин ер нь цуглуулганаас ингээд ямар нэг юм байхгүй болох амар хэцүү. Би ч яг нөгөө нэг ийм сонготой зохиолуудыг анхны хэлбэрээр нь чадвал цуглуулахыг хичээдیں۔ Тэгээд дүлгөөнд оны 2 бороонд байхгүй болсон. Тэгэхэд бол үнэхээр харамссан да. Тэгэлгүй байх уу. За баг байхад эмээ маань авдраа янзлаад энийг хайчи, энийг үлдээчи гэдэл янзлаад дахиад дараагийн өдрөлд нөгөө үлдээснээ хаяад л байдаг байж үлээ. Би харж эмээ зүгээр байж байгаа дахиад л янзлах юм чинь гэдэг байж үлээ гэнэ. Нэг тэг ингээд гинт нэг их цэвэрлэгээ гэдэг юм хайдаг штэ. Тим нэг их цэвэрлэгээний үеэр манай ах ээжийн амар үнэтэй гутлын өрөөснийг нь хаяад бараг шинж гутал байсан юм уу, шинэвтэрч гутал байсан юм уу. Тэгээ ах битээр чи хөөгдөд гараад пүнкер ухаад тэгээ одоогүй шүү дээ. Тэгээд угаасаа гэлгар тийм шин байсан бол хүмүүс өрөөсөн гэлэхгүй аавч хоо. Тэгээд тэр даруйд нь хогийн пүнкрийн машин ирж ирмээрээд ачцсан байдаг юм уу яадгийн. Тэгэл хөөрхи манай хоёр тэгээд бүр насаараа тийм нэг энэ хоёр тийм хайсан гээл тийм нэг үхтэй үлдсэн шүү дээ. За дараагийн сонсогч 99 өдрийн минь. Сайн өдрийн минь. Өдрийн минь. За. Радиого басахгүй болохоор давхар сонсогдоод байдаг шүү. За. Сүүл хизээ байсан. Хайрын сэдв ярьдаа сэдвээс маш сонирхолтой. Би одоо яг дөнгөсөө нэг шин байрлалгаа ороод галтгоогоо шийдээд одоо яг нүүхгүй байж байгаа байхгүй маргааш нөгөөдөр. Тэгээд нэг хүүтэйгээ хоёулаа амьдэр тэгээд хүү битэр за юугаа авч явах уу гэд манай хүүхд нэг жоох мосгоо лигогаа авч явна гинэ. Юу лиг нь бүр амар их байхгүй юу? Тэг. Тийм за тэрийг бол аавна гэсэн. Тэгэл одоо хиний цэцгийн элдгээр нөгөө нэг галтгооноос аяг тавга авал тэгэл явахаар яг шийдэл гэж нэхгүй. Өөр юм бол ер нь баг хэрэггүй гэсэн юм хүмүүс одоо юу хэлсэн шүү дээ. Тийм. Тэгээд дээрсэн галтгоогоо хэлсэн. Тэгээд маргаашаас нэг ор аавн за тэгэл яг нүх гэл хайрын сэдвээс маш гоё хэрэгтэй санагдлаа. Тэгээд нэг хідэн айтайхан байгаа хувцснуудаа цүнхэлж аваад явчихна л гэж бодож байна уу? Тийм битэрснээс хувц багтаа тэгэл баг нийлээл нэг 2 чандам л хувцтай тэгэл юу хэрэгтэй. Би хайрын сэдвээ яг ямар гоё вэ? Зөнөр хүмүүс юу ч хэлчих юм бол одоо бүх юмаа л ер нь баг хэрэггүй дээ л гэсэн л одоо найз аав ээжийн зөвлөгөөнөд байгаа байхгүй. Тэгээд яг аваад явъя гэхээр нөгөө хүүхдийн лего тэгэл хүүхдийнхээ одоо дүрм цус дэвтэр ном тэгэл хувцаа тэгэл за тэр нэг баахан зөөлөн тоглоомнууд байдаг штэ. Зоригтой хаях сурах хэрэгтэй байдаг. Хаяхаар шийдсэн тий. Яг үнэ зоригтой хаях хэрэгтэй байлээ. Тэгэхгүй бол тэр дээ ингээд ерөөсөө 2 жилийн дараа гэхэд хинч хэрэглэхгүй юм болчдөг. Яа одоо зөөлөн тоглоомууд нэр байгаа тий. Тэрийг надад хайлаа гэж хэлэхгүйгээр тэгэл за тэгээ хоёлаа хураачаа дараа нь авандаа гэж хэлээл тэгэл хаян гэж бодож байгаа юм. Би нэг яаж салсан гэж би ингэсэн штэ бүгднгийн угаагаад гоё ингээ хатаажгаад өөрөөр нь аваачаад нөө том сургуульд орохт нь нэгдүгээр ангид орохт нь яг өөрөөр нь аваачаад цэцэрлэгт нөгүүлсэн байхгүй юу. Тэгээд тэр цэцэрлэг нь ашигласан бол ашигласан биш, ашиглаагүй бол хаяал байлгүй. Тэгтэл өөрт нь айгүй гоё байгаа байхгүй юу. Би ингээ тоглоом хаяагүй те ингээ дүүнэртээ өгцөн ингээ том анаа болоо явчихж байгаа шүү дээ тэр чинь. Тэгэж нэг аргалсан шүү. Өстой гоё юм шүү дээ. Би болохоор шууд за тэгэл хайдаал гэл
байж байгаа. Тэгээд чи одоо ингээд том болсон юм чи ингээд дүүнэртээ өгчих мөгчих гээд тэгсэн чи нөгөөд чи айгаа том анаа болоод аваачаад өгөөл тэгэл таарсан. Хийхгүй хайцсан чи дараа нь нөхөл баларн даада тий. Яана. Гайхаад 3 дахь гэвэл гайгах уу тий. Яг л легогийн бол авсан чи ёо илтгэх одоо нилээн л олон хоёр хайрцаг дүүрэн байгаа хгүй хүүхдийн тоглоом. Тэгээд тэрийг нь хайж болохгүй тэгэл маш сайн ойлгосон. Тэгэл бусдын нь тэгэл хайнда. Зөө. За зоригтой байгаарэ. Өдөр сайхан өнгөрөөрэй. Тий, амжилт хүсье. Маш гоё өдрөл хийчихв таяр. Маш баярлалаа. Баярлалаа. За гоё байна. Яг ийм асуудал бас манай гэрлээ дээр манай явж байгаа. Гэрлээ маань бас яг л одоо ингээ өнөө маргаашгүй дээрээ тулчаад одоо юугаа яах вэ гэдэг. Гэрлээ бол амар гисэн. Тэртээ би түрээсийн байранд нөгөө нэг юутай байсан. Тавилгатай байранд байсан. Надад авч яваад ах чинь байхгүй одоо. Очоод болохгүй гууд саяад гівтнэ гэсэн юм яриад байж байгаа байна уу чи. Ер нь дурсамжтай үн цэнтэй гэсэн зүйлүүдээ аваад тэгэл үлдснийг нь бол худалдаж авч болдог зүйлүүдийг бол хөвчлэн орхичул зүгээр юм билээ тий. Тийм. Тэргөө очоод те ингээд өдөр тутамд нүдэнд чинь ингээд тороод идэх гингсэн. Яана энэ маань өста бүтэхгүй нэ гэл. 90-18 өдрийн минь. Тийм үү сайн байна. Сайн байна уу? За. Сүүлд хизээ нүвэ? 16 онд лөө. За. Тэрнээс өмнө бас ойрхон бас нүүсэн юм аа. Анх чинь. Японоос нүүсэн багтаа. За. Тийм. Тэгээд тухайд бас бүгднийг нь аваад явчихмаар санагдчихсэн. За. Тийм. Ихтэй нөгөө онгоцоор нүүж ирж байгаа учраас 2 хүүхэдтэй байсан маань ах чинь. Тэгээ яг нөгөө ховц хонор нэг ойр зур юмтайгаа л ирж байгаа онгоцоор ирж байгаа учраас. Тэгээ тэр нь айгуу одоо бодоход тэр нь зүв байсан байна. Ер нь тэгээ нэг болдгоо л ер нь хууч юмнаас салаад шинэ юм авал барыг зүгээр юм билээ л хэлэх гэж. Яг авч ирсэн юм чи юу вэ? За энийг бол орхихгүй гэдээ аваад ирсэн. Одоо хүүхдийн ховц яг мэдээж тэгээ нэг тийм зайшгүй шаардлагатай нэг одоо дурсгалтай юмнууд байдаг шүү дээ тийм ээ. Тийм. Тэгээ одоо ганц нэг сүвнэр тиймэрхүү юмнууд л ирсэн. Тэгээд ер нь ховц сарах тэгэл. Өөр нэг тэр нь эргэж бодоход зөв юм билээ. Яг нэг дараа нь орлуулж иж болохоор үнцэн гэдэг ч юм уу те дурсамж тийм зүйл хадгалаагүй учраас орлуулад худалдаж аваад дахиад хэрэгжилж болно шүү дээ тий. Оо тэгээд Японоос наашаач карго марго гэд бөө юм болж байгаа энэчнээсээ үржээд авсан хамаагүй дээр. Яг их их юм аавс тэг өгсөн тэр өөрсдийнхөө нэг ачаанд авч явах юм аавал. Зөв. За Монгол ирээд нөгөө манай Монгол ирчээд. За. Тий. Тэгэхэд бол тэгээд баг их юм аваад явсан санаад байна. Тэгээд мэдээж чинь тавилганууд интернет үлдчихэж байгаа юм л да. Тий. Тэгээд амьдарч байгаа бүх юм аваад хот дотор болохоор чинь ямар нэг хол явах гэж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Аяг шанах бүх юм авчихж байгаа. Тийм. Ямар уус дамжиж явж байгаа ш. Тий. За. Тэгээд хэлмээр юм дараа нэг харамсдгүй юм билээ юм шинжилсэн байхад зүгээр л идэм билээ л гэж. Тийм юм байна тий. Ер нь өштэй ингээд энэ олон нүгэлт 2-3 нүгэлтийн дараагаар ингээд харж хахад за Японд байсан юм чи одоо энэ одоо болтол байна да гэсэн юм юу вэ? Тий яг нөгөө бас нэг тийм чамин нэг хувийн нэг юм дууш тий идлүүд бас нэг ганц нэг сүвнэрүүд байна. Тий одоо дурсгалтай юмуд бол мэдээж аваад ирнэ л тий. Тий. За. Тэр нь бол яг нэг тий хувийн чанартай ч юм уу тий. Яг номнууд эдэн ном авчирсан. Тэгээ одоо ихтэй чи тэрийг уншаад байгаа ч юм алга тэгээд ер нь номнууд ер нь их зүйлийг хадгалаад авах шаардлагагүй гэж боддог болчихсон. Би ч одоо маш номтой байхгүй. Зөв. Тий. Тэгээд энэ дундаас бас бүр үнцэнтэй хуучны ховор хэдэн ном би тэрийг бол мэдээж яахгүй. Бусдын бол би зарчил гэж бодод байна. Тий. Ер нь бол ангижирч сурах л систем байлээ. Оо тий. Номыг би айгүй их яадаг гэсэн. Гэтэл бас дими юм лээ. Тэгээ одоо өөртөө одоо зарим нь уншина гээд хадгалаад их олон жил авч явсан бол уншаагүй байхыг бодоход тэгээд хэрэггүй л байдаг гэж. Тэгээ одоо бүр гоё юм зөндөө гарцсан байна. Номууд ч гоё гарсан байна. Номны товчлоод айгүй их гардаг болсон байна. Тэр чинь зүгээр ингээд тэр байдаг цагаа урж явахгүй ялбархаа ингээд таарч болж байгаа юм чинь. Тийм. Тий.
За холбосон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэ. За баярлалаа. За. За энэ зулаа зулцгийн яг л битсэн байна. 2-3 жил болоод амбарт байгаа бүх зүйлээ гаргаад хаях гэхээр ээж энэ хэрэгтэй гэж буцаагаад баг бүгдийг нь оруулчихдаг штэ гинэ. Дараагийн ээлжийн цэвэрлэгэнд хай гэсээр байгаад хаюулчингууд нөгөөх нь хэрэг болоод дахиад худж аваад л ээждээ өглүүлдэг байлаа штэ. Байгт нь ерөөсөө хэрэг болохгүй үнэн л лайтай гинэ. Яг тэгдэг. Инстэг хэслэнтэй юм шиг балаа тий. За дараагийн сонсогч 88 тэгдэр өдрийн минь. Өдрийн минь. За баярлаа. Хэсүүл хэзээ нүвэ? За сүүлд 2023 онд нүүсэн. Ер нь аль нэг 2 удаа нүүсэн. 15 онд нөхрийнх руугаа нүүсэн гэхгүй нөгөө нэг яг нэг айлын бэр болоод тэгэхэд айгүй амар байсан юм аа. Ерөөсөө л чамданаа аваад очсон. Чамданаа аваад би угаасаа одоо начиг. Тэгээд тэгсэн чинь сүүлд нүүсэн чинь нөгөө битэр чи 3 хүүхд мөхтэй болчоод нүүсэн байхгүй. Тэгээд хамгийн хэцүү нь юу байсан гэхээр тэр олон нөгөө хувцас ямар ч хэрэггүй. Тэгээд нөгөө тухайд манай нөгөө Европт нэлээд удачаад амьдарч байгаад ирээд бид хоёр суугаад тэгээд нөгөө нүүж байгаа байхгүй юу. Тэнгуут нөгөө манай үеэлдүү нүлтэн чинь ёо игээд танах зөвхөн ингээд агагийн гутал гэсэн чи 62 хос гутал байсан шүү. Дахиж би гутаар. Oh my god. Гэтэ гоё. Мартагддаг байхгүй юу. Тэгээ манайх ч одоо нөгөө нэг юм харахууруу бараг дан нөгөө гутлээдэг 50 игээд харцлаа тавьсан. Би бүр гэрээ тавч мавчгаа оруулж тоолол 5 штэ минь. Тэгээд ингээ 2 хуу олон гутал аваа. Тэгээ эдгээр чи ингээ урагдахгүй тэгээ ингээд тэг ер нь аюу тэнцгэр өмсдөг байхгүй. Ингээ байгаад байгаа ямар хаялтай штэ. Тэгээд тавилганы үед бол юу яасан? Эхлээд бол нөгөө нэг яг хадмууд л өөрсдийнхөө сонирхлоор тогтчулсан байгаа штэ бид нар амжилт гэрэг. Тэгээд надад бол угаасаа таалагддаг байсан болохоор тэгээд нүү гэсээр бол нүгэл тэгээд сүлд нүүхтэй болохоор тавилга бол огт аваагүй бид тэр. Дан хувцас аваад ирсэн байхгүй тийм нөө. Хуучин байранда бүр аяг шаазангаа хүртэл үлдээгээд тэрнээ түрээсүүлсэн байхгүй юу. Тэгээд шинэ орсон байранда болохоор тийм нүсэр тавилга ор энэ төр юус аваагүй. Одоо чи нөгөө хан маань нэг аюу гоё болдог болсон шүү дээ. Тэнгуутлаа нөгөө зургатаа хандаа тогтоогоод дараа нь үхэж гэсэн амар зөвхөн зургатаа салгаал аваад чинь. Жинхэнэ өөрийн хүслээр интерьерээ хийсэн үү? Тийсэн. Эсвэл бүх юм ажиж нөгөө хөшөг мөшөг манайх авжуур байхгүй заа. Нүүхэд амар гэж зүгээр нэг ингэ уян гэрлийн нэг одоо нэг юм юу болсон юм ш тааднаас нэг аюу их гэрэлтэй. Тийм ээ тийм юм хийлгээд тэгээд скаф гэж бас байхгүй. Хүүхдийн өөрөө бит хоёрын өөрөө бүгдд нь нөгөө юу хувцсны өөрөө гаргуулад анх хуваалгахтаа тэгэл одоо нүүлээ гэхэд зөвхөн үлгүртэ хувцас аваад явна. Ямар ч тийм тавилга маягаар хийхгүй. Тийм аюу амар. Тэгээ одоо ер нь баг сүүлийн биелээ 2-3 жил хувцс юус аваагүй. Юус аваагүй бүр болсон. Тэгэхдээ бас нэг актер төвч хэрэгдэлгүй амьдрмаар байна тийм ээ. Харин тийм тэгэхгүй ингээл нөгөө угаасаа хогоо яа гэж яах чи бид нар эсвэл нөгөө залуу ахт гэдэг юм учиргүй гоёх гээл те. Би бол аюух гэдэг байсан. Турхаараа аавнгүй өмсөн таргалахаараа өмсөн. Бацраа нөө. Тэгээд таргалахаараа өмсөн гэж хувцас авдаг байд гэлээ байна. Тэгээд нэг ч өмсөөгүй байдаг те. Тэгээ бүр яарлагтай аюу хувцас гараа. Тэгээ би ч нөгөө шинэ байрандаа нүүж ирээд тэгэл нөгөө хөдөө гадаа явуулаад найз нөхдөд өгөөл аюу минимал тэгээд турж нэг өмсөөл таргалж нэг өмсөөл үгүй ерөөс хэлбэстэйгөө ерөөс шинэ юм аваагүй аюу минимал асаа одоо манайх бүр маш минимал штэ гоё минимал хандлан янз бүрийн баг байхгүй гэхгүй за ер нь бол аюу гоё минимал агаарай л гэж хүмүүстэй уриалах гэдэг. Тэгэхгүй бид нар чинь хэрэглэнээс давсан зүгээр нэг шунлын нэг юугаар тэгэл нэг мөнгөнд хүртэл аюу муу халтай тийм юм чинь. Тэгээд хог болоод тэ хэрэггүй юм байл шүү. Залуу байгаад бүгдээрээ л шунлтай байдаг юм шиг байна. Харин одоо тэг 40 хүртэлээрс арай өөр бол тийм. Тий. Жохон ухаан суугаад те. Харин за баярлаа. За баярлалаа өдрөө өнгөрүүлээрэ. Надад ботинг пүү зөвлийн гутал нийлээ 48 байгаа гэж шүү. Манай нөхөр бас ер нь гутал айгуу дуртай. Тэгээд надад өргснээс хойш одоо надад жишээлбэл 4 пүү заавад өгсөн байх юм. Тэгээ ингээ хүн чинь өнөө сонирхлоороо л хийд юм байна. Тэгээд өөрөө олон гуталтай би олон гуталтай болчихоор нийлээд угаасаа амар олон гуталтай болох юм шиг байгаа. Шийд харга байгаа. 3 өрөө байр аваад хоёрт нь хувцаа ягаад нэгт нь амьдрч болдог. Тий.
Хоёрт нь ингээ хувцснуудаа хийгээд нэгт нь амьдрчиж болдог. Харин хүн хүний сонирхол өөр л идэм шиг үлээ. Гэтэ би л ингээд өнө гутал гоё өмсдөг хүмүүсийг харахаар гоё санагдаад байд юм аа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчид танилцуулъя. Улаанбаатар хотод 15 цаг 41 минут эрүүл хүнсээр дэлхийд айлан гэсэн урайтаар Хушхан брэнд хамтран ажиллаж байна. За Хушхан брэнд. За тийм. Бүр нөгөө нэг юунда би улаарцсан байж шээ. За одоо хиний имийг хаяулах бай. Хин юугаа авч явж өгөх гэдэг. За Хушхан брэнд нүүсгэн байгуулагдсан цагаас хойш 10 гаруй жил хуш модны самрын чөмөг зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрийн 20 шат дамжлагаар боловсруулад үйлдвэрлээд тэгээд дотоодын болон гадаадын хэрэглэгчдэд хүргэдэг юм үндэсний үйлдвэрлэгч компани болж байгаа юм байна. За тэгээд энэ сарын 2 дугаар сарын 20 одоо энэ сар юм шээ. 2 сарын 27 28-нд нэг маш гоё юм үйл ажиллагаа болсон нь одоо цоошин бүтээгдэхүүнээ танилцуулсан байлээ. За энэ нь юу болсон гэхээр би Шангрилад нэг кино үзэхэд яваад орсон чинь Шангрилагийн нэг давхарт үйл ажиллагаа болж исэн байхгүй юу. Тэгээд тэн дээр ингээ очиод амтлагаа хийсэн чинь ямар гоё юм. Тэгээд дотоодоо манайх ганцхан энэ юунаас хушны самраас ямар олон бүтээгдэхүүн гаргаж болт юм бэ гэдгийг харсан шүү. Ийм гоё үйл явдал басан. Би бол үнэхээр мэддэггүй байсан. Омега 3 6 9 гэдэг те энэ хүчлүүд бол хушны самранд бол яг оргиороо байж идэг юм байна. Дээр нь витамин Е, манган, магний, зис, цайр зэрэг ийм хүний эрүүл мэндэд хэрэгтэй энэ эрдэс бодис нэгдлүүд бол бүтнээрээ байж идэг. Нэг чухал юм байна. Хушны самрын тосонд агуулгадаг хамгийн онцгой нэгдэл нь фенолени гэдэг тосны хүчил гинэ. Тосны хүчил. За энэ фенолени гэдэг тосны хүчил нь яадгийн гэхлээр хоолны дуршлыг бууруулдаг юм байна. Хоолны дуршлыг бууруулдаг, өсөх мэдрэмжийг багасгадаг. Тийм учраас жингээ барих үйл явцыг дэмждэг, мөн цусан дах холестерины хэмжээг нь бууруулад инсулинийг тогтворжуулснаар чихрийн шижээ өвчнөөс урьдчилан сэргийлэх ийм ач тустай гэсэн байна. Чихрийн инсулинийг тогтворжуулаад өчгөр угаасаа хүссэн үсээгүй жингээ хаяал эхлэндээ. Ер нь бол бидний таргалчин ингээд инсулины алдагдлаас болцсон байгаа шүү дээ, тий. Тэгэд энийг яаж одоо бид нэр хэрэглэх юм гэхээр ерөөсөө л манай жингээ хасахыг хүсэж байгаа эмэгтэйчүүд ч гэдэг юм уу, за ярьчүүд ч ялангуяа эрүүл хаалгыг хүсэж байгаа хүмүүс одоо сүүлийн үед ногооны салаад их иддэг болсон шүү дээ. Ногооны салаада энэ хушхан самрын тосоор л амталчхад болох юм. Угаасаа бид нэг оливын тос масаар ингээл амталдаг шүү дээ. Тэрний оронд үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ л гэсэн үг. За та бүхэн хушхан брэндийн бүтээгдэхүүнүүдийг авах юм бол 77 17 33 99 77 17 33 99 гэдэг энэ утсаар холбогдорой. За түүнээс гадна Good Price, Shangri-La, хушхны нэрийн дэлгүүр бол Home Plaza-гийн нэг давхрын дэлгүүр, Carrefour, хөшгтийн өндийн нисэх буудал, Чингисийн Март, Хан уулын Март, Номын супермаркетийн бүх салбараар гэж шүү. Сүлжээ дэлгүүрүүдээр за мөн одоо босод дэлгүүрүүдээс ч гэсэн худалдаа авах болцоотой. Ингээ хамтран ажилласан эрүүл хүнсээр дэлхийг дайлан хушхан брэндтэй баярлалаа. За баярлалаа. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 77 17 33 99 гэсэн дугаараас авч болно. Эрүүл хүнсээр дэлхийг дайлан хушхан брэнд. За нэвтрүүлэг маань үргэлжилж байгаа. Хэдүүлээ одоо дахиад нийлж байгаад юу хаях вэ гэхгүй юу? За үгүй одоо авч явах юмнуудаа ярьж байгаа шүү дээ өнөөдөр. Авч явах юмнуудаа ярьж байгаа. Зүгээр голоор нь хаях тухай байн орж ирээд байна та. За 88 өдрийн мэнд. Сайн цоноо өдрийн мэнд. За өдрийн мэнд хүргье. За нүүх болгондоо зайлшгүй орхидгүй авч яваад байгаа ямар зүйл байна гэрт чинь? Би бол одоо яг нүүж байгаа л та яг нүүж амжаагүй байгаа юм. Нүүж байгаа гэсэн үг. Одоо яг нүүж байгаа. Нүүх процесс үргэлжилж байгаа. Тий, үргэлжилж байгаа дуусаагүй байгаа гэсэн үг. Ер нь бол манай эхнэр битэр хоорондоо ярилцаад за гэрээсээ ер нь хуучин юмнууд авахгүй байна. Тэгвэл хоёлаа шинэ байрны шиний мараа хийгээд. Тэгээ хуучин гоцсон расаад гэсэн багсаг гээд. Миний бол яг одоо яг шинэ байр руу авч явж байгаа бол одоо машины цуглуулга байгаа. Машины цуглуулга. Модуль цуглуулдаг юм байна те. Тийм би өөрөө нэг одоо бараг 15 6 жил цуглуулж байгаа. Хөөх. Энийг л авч явандаа гэж бодоод байгаа юм. Ойролцоогоор тийм шүү дээ тийм. Би цуглуулж исэн харж исэн гоё юм билэ. Ойролцоогоор танд хэдэн шиг тийм машин байна? Одоо миний яг судлаад ингээд хүүхдүүдэд өгөх нөгөөд ингээд бол нэг 350 бол байгаа. Одоо нэг юм сетэндээ зартаа өгдөг байхгүй юу? Цуглуулдаг байна. Эргэлддэг одоо ийм ингээд цомхон гэдэг эргэлдэл нэг ийм сетэндээ жаа байдаг.
Тэгээд гасаал одоо ер нь 350. Энийгээ авч гэж бодоод байгаа шүү дээ. Шинэ байранда бүр ингээд яг наадхандаа зориулаад ийм нөө 50-рууд бэлтэж байгаа юу? 50-аар бэлтэж байгаа. Наадтай шилэн үүтэй. Яг тэгдэг юм байлаа. Яг тэгдэг юм байлаа. Одоо ийм машины хэлбэртэй тийм модон ийм жижиг ийм 50-аар хий гэж бодоод байгаа юм. За. Тэр чинь их гоё юу юм бэлээ. Хүнийг баярлуулж тогтлуулдаг зүйл юм бэлээ шүү дээ. Би одоо номын сангаа яг яаж хийх үгээл төсөөлөхөд л айгуу гоё санагдаад идэв. Окей. Хүн чинь нэг хобби болохоор тэгээд хамгийн дөрөнд баг энийгээс авч явдаа л гэж бодоод байгаа. За, одоо би зүгээр авч явах хэвээр байж магадгүй гэсэн зүйлүүдээс асуух гэж байна танаас. Танд одоо гэртээ хэрэгэлдэг багж тоног төхөөрөмжнүүд гэж байна уу? Бага. Одоо алах хөрөөнөөс эхлээл юм байна шүү дээ, тийм ээ? Тий. Нэг хитэ аптек гэж болсон байдаг л байлгүй дээ. Тэрийг бол аваа явна үсттэй жишээлбэл. Тэрийгээ мэдээж авч явна. Тэр чинь одоо тэгээд янз бүрийн хэрэг болно тий. Танай эхнэрт чинь 100 хурууучны хайрцаг гэж байдгүй. Яг асуу гэж бодож ирсэн. Тэр байхгүй хаа. Би сайн мэдэхгүй байна. Хэрэг тийм байдаг бол бас тэр чинь хаягддаггүй гэдэг гэж шүү. Тийм бах. Тийм. Ингээ зөвгөө л аваа яваад идэг гэж байна. Оёдлын машин гэдэг зүйл хизээж хаягддаггүй гэж байна. Хүн ингээ аваа яваад идэг гинэ. Би сая зүгээр ингээд хайж үзлээ л дээ. Хүмүүс ер нь ингээд шинэ байранд орохдоо юугаа хайдгүй юм бэ гэд тэгсэн чинь тэгж чинь. За уран зураг бол байна. Уран зураг бол зайлшгүй ингээ авч явдаг юмнуудын тоонд ордог гэж байна. Тэгээ өөр юу вэ гэсэн чинь ийм гинэ нөө нэг өвөг дээдсээс нь өвлүүлэн үлдээсэн юмнууд байх юм бол ер нь хайдгүй. Одоо жишээ нь манай өвөө надаа шатар хийж өгч ирсэн. Ааха. Манай өвөө их уран гартай. Тэрийгээ мэдээж авч явна. Тэгээд ер нь гэхдээ хуучин тавилгууд нь их гологддөг юм байлээ. Бид нэр бол авч явах гэж үзсэн. Тэгээд өстой гологдох юм байлээ. Тэгээ бас бид хоёроос адтай 2 класс манай аав ээж ах дүүнэр одоо хамаатнууд найзууд нэг юм чинь даачаа миний хоёр найз одоо миний хоёр хүүхд ингээ хичээж юм чинь тэгээд бас даалгаад болж байна. Тэгээ бас гоё. Тэгээд герман ингээ гоё цэцрээд ингээд болоо. Тэгээ хамгийн гол нь хуучинууд хайчаар сэтгэл санаа их гоё юм юу болчт юм бэ? Шинэ болчих. Өдрөг тийм их гоё юу жилмэр юм дээ. Тийм болчт юм байна. Хуучинууд ингээ хайчаар зэгцтэй их тийм их гоё болчт юм байна. Тэгэх бах бид нар одоо жишээлбэл зүгээр л 5 давхраас 6 давхар руугаа нүүлээ штэ манай офис чинь. Тэгтээ ингээд офис бол бүр шив чоош нэр интерьер дизайн хийгээд сандал ширээ бүх юм шинэ. Тэнгүүт ингээд яг ингээд нэг шинэ ажилд орсон юм шиг юм гоё мэдрэмж төрөөд байгаа шүү дээ. Тий, яг тийм мэдрэмж надад төрөөд байгаа юм. Хуучинуудаа заах хэдөө гээл тэгэл. Ер нь л орхитой орхих л систем байна тий. Надад бол техник их таалагдсан. Надад ер нь эхлээд за юмудаа ховж аваач заасан бэ гэсэн чинь эхнэр за өстой тийм байхгүй гээл. Тийм ээ. Тэгээ дурдны нэг их том нүсэр тавилга хийлгэжсэн. Одоо бол тийм жижигхэн юм хасаах юм хэлэхээр аюу их тийм бас их гоё юм байна. Тийм. Одоо яг шинэ байранда шинээр айдаа гээл явсан ч одоо тэгэл өдрөөс өдөр одоо за тэднээс юм ярьж байгаа юм шүрж шүү гээл битээ нэг баяртай хүмүүс байна да. За аз жаргал өсөө шинэ байранда илүү сайхан аз жаргалтай амьдраарай. За их баярлалаа. За баяртай. За ер нь л тэгээд ингээд хүмүүс бид нар ерөөсөө анзаардаггүй юм байна. Гэхдээ бид нар ингээд хуучнаасаа салж сурах хэрэгтэй байна. Тэгээд шинэ юмдаа бол тэ үнэхээр ингээд хуучнаасаа аваа явж байгаа юм бол зайлшгүй ач холбогдол өгдөг юмнууд байх юм. Тийм байна. Жишээлбэл тэр нэрээ тэр нэг хитэн аптек алах бах махичнууд аваад явах юм байна. Аваа ямар ямар чарга байхгүй юм байна. Тийм би бол сэтгүүлчний явах юм байна. Зайлшгүй явах юм байна. Тийм угаасаа тэр чинь манайд хоёр өөр янз юм чи минийх ээж их гэдэг юм чи би өөрхийг аваад явах юм байна. Тийм байна. Тэгэхээр өөр бусад юмнуудыг бол ер нь хаях юм байна дөө. Гологддог нь үний юм байна тий. Тийм. За баярлалаа энэ дүрээд манай нэвтрүүлгийн өндөрлөх цаг болсон байна. 1 тэрбум хүртэлх бизнесийн зээлийг нэг өдөрт шийдвэрлэнэ гэсэн уриатаагаар очроо өнрөө АМЗ банк санхүүгийн байгууллага хамтран ажиллалаа. За мөн эрүүл хүнсээр дэлхийд дайлна гэсэн уриатаагаар хушган брэнд хамтран ажилласан баярлалаа. Сонсогчдоо үргэлжлүүлээд 16 цагаас радио мэдээгийн үеийн онцсороо 16 цаг 10 минутаас сонсдог урлаг нэвтрүүлгээр манай эфир үргэлжлэх болно. Баярлалаа анжихаа. За баярлалаа.